За баярлалаа. 22-ыг 22-оор 2 гэсэг энэ цалин тэтгэвэр тэтгэмжийг бол заавал нэмэх шаардлага гарсан. Төсвийн тодтол хийх зайлшгүй шаардлага гарсан. Тэгээд эхлээд бол засгийн газраас тогтоолын хэлбэрээр энийг оруулж ирсэн шүү дээ. Заавал 4 удаа хэлсээ тухсаалдахгүй тулд бол тогтоол хэлбэрээр ингэж зогсуулъя гэж. Урд нь зогсуулж байсан түүх туршлага байсан юм байна л да. Тэг энэ удаа ягаад энэ болсонгүй вэ? Үндсэн хуулийн ямар залтыг яаж зөрчсөн юм бэ гэдэг нэгдүгээр асуулт байгаа. За хоёр дахь нь бол шатхууны үн огсон мөсөд 1 сар боллоо. 1 сарын дотор улсын хурлаас засгийн газраас олон удаа комисс хороо гараж шалгасан. Энэ эрдэнэ өрдөн гарсан уу? Шатхууны үн ерэн цаашдаа буурах боломж байна уу? Энэ дэр бас хариу авмаар байна. Баярлалаа. За Баядлахын гишүүний асуултанд хариулъя. Тэгээ ер нь бол бид бас энэ асуудлыг оруулж ирэхдээ нэгдүгээрх нь одоо мөрдөгдөж байгаа хууль дүрмийн дагуу, за хоёрдугаарх нь бас энэ хүрээнд өмнө бол ингэж одоо оруулж төсвийн хувьд засгийн газар зарим эрх үүргийг авж ийсэн ийм одоо прецедент тохиолдлууд байснуудыг нэлээд сайн нухацтай судалж үзсэн. Хэд хэдэн удаа засгийн газар хуралдсан асуудалд бол маш нухацтай хандсан байна. Ер нь өмнө тохиолдлуудад 2006 онд ч тэр 2007 онд ч тэр ингэж одоо төсвийн хүрээнд одоо зохицуулалт хийх зарим эрхийг засгийн газарт өгж ирж исэн их хурлын тогтоолоор мөн одоо тодорхой эрхийг шилжүүлж исэн ийм тохиолдлууд бол гарч исэн байна. Тэгэхээр энэ практикаар оруулаад явуулах боломж байна гэж үзэж бид нар бол асуудлыг их л засгийн газар боловсруулад засгийн газар зарим эрхийг олох тухай хуулийн төслийг санаачлаад их хурлд өргөн барьсан. Тэгэхдээ бид энэ удаа энэ асуудлаа өргөн барьж явах хүрээнд бол их хурлын бүлгүүдийн одоо одоо харилцан зөвшөлтсөлийн хүрээнд шийдэх нь зүйтэй гэсэн энэ байр суурийг бол бид бас барьж ирсэн байгаа. Тэгээд хоёр намын бүлгээс ажлын хэсгүүд их хурлын дэд дарга нарын түвшинд одоо зохион байгуулагдсан ийм одоо 8 хүнтэй ажлын хэсэг гарч төсвийн тодтол болгож оруулж ирэх нь зүйтэй. Хэдийгээр өмнө ийм практик прецедентүүд байгаа хэдий ч гэсэн энэ нь бол одоо хуулийн хүрээнд мөн одоо төсвийн тодтол болгож оруулж ирэх нь зүйтэй гэсэн ийм одоо зөвлөм чиглэлийг өгсөний дагуу засгийн газар одоо дахин хуралдаж төсвийн тодтолыг яг тодорхой энэ хоёр асуудлаар оруулж ирж байгаамаа. Тийм учраас энэ бол зөвшөлдсөж оруулж ирж байгаа асуудлаа гэж ингэж ойлгож байна.